Орхон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үзүүлж байна. Танилцуулга. Эрдэнэт хот Орхон аймгийн хувьд 1990 оны 12 дугаар сард хуралдсан Эрдэнэт хотын ардын хурлын 3 дугаар чуулганаар ардын хурлын тэргүүлэгчдийн дэргэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг анх байгуулсан. Орхон аймгийн салбар зөвлөлийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга удирдаж, гишүүдээр аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хөгжлийн хороод, иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтэс, аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, прокурорын газар, цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тагнуулын газар, онцгой байдлын газар, гайлын газар, шүүх шинжилгээний хэлтэс, Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, боловсролын газар, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, зэвсэгт хүчний 186 дугаар анги, дотоодын цэргийн 816, 821 дугаар анги, авто тээврийн төв, өмгөөлөгчдийн зөвлөл, Эрдэнэт үйлдвэр төрийн эмчит үйлдвэрийн газар, хүчирхийлэлгүй ирээдүйн төрийн бус байгууллага, зэрэг байгууллагуудын удирдлага бүхий 27 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн нь аймгийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг цогц тогтвортой хэрэгжүүлэх зарчмын дор ажиллаж, жил бүр арга хэмжээний төлөвлөгөөг амжилттай гүйцэтгэж байна. Ажлын алба. Аймаг нийслэл дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд орон тооны ажлын албатай байж болно гэж хуульчилсны дагуу Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 11-р сарын 29-ны өдрийн А131 дугаар захирамжаар ажлын албыг анхлан байгуулж, ажлын албаны дүрэн бүтэц, орон тоог баталсан. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба нь дарга, нэгтлэн бодогч, ажилтан, жолооч гэсэн орон тоотоогоор байгуулагдаж 2025 оны 1-р сараас томилогдсон ажиллаж байна. Криминологийн судалгаанд үндэслэн хөтөлбөр боловсрууллаа. 2023 оны аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон цагдаагийн газар хамтран гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, судалгаанд суурилсан арга хэмжээг төлөвлөх зорилгоор Орхон аймагт үлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох криминолог судалгааг мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачдаар хийлгэж, гарсан санал дүгнэлтэд үндэслэн аймгийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулан 2024-өөс 2027 онд хэрэгжүүлэхээр батлуулж байсан. Салбар зөвлөлөөс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр хэлэлцэн баталж, шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт тусган хөтөлбөрийн биелэлтийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг зохион байгуулав. Криминологийн судалгааны тайланд дурддагснаар Орхон аймагт залилах, хулгайлах, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах, мансууруулах ийм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар хэрэглэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгүүдийн гаралт улсын дунджаас өндөр хувьтай цаашид анхаарах шаардлагатай гэж дүгнсэн тул эдгээр төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсэг тус идэх оролцоотой ажиллаж байна. Онцлох ажлууд. Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь бүсчилсэн зөвлөгөөн Орхон аймагт боллоо. Устгал арга хэмжээний үр дүнг сайжруулах, аймаг бүсүүд харилцан туршлага солилцож, мэргэжлийн судлаачдын санал дүгнэлтийг сонсох зорилго бүхий зөвлөгөөнийг 2025 оны 5 дугаар сард манай аймагт зохион байгуулж, Улаанбаатар, Төвийн болон Хойд бүсийн аймгийн 100 гаруй төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний үеэр нислэг төхөөрөмж ашиглан химийн бодисоор устгал хийх шинэ технологи бүхий боломжийг Орхон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс танилцуулж аймагуудад туршлага олголоо. Энэ нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, эрүүл мэндийг хамгаалахад өндөр ач холбогдолтой туршлага болсныг онцоллоо. Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсэн байгуулагдсны 60 жилийн ой боллоо. Ойн баярыг тохиолдуулан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд нэгдсэн өдрлөг арга хэмжээг хамтран зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажилласан. Өдөрлөгийн үеэр аймгийн цагдаагийн газар, дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамтарсан дайчлан баривчлах ажиллагааны үзүүлбэр, онцгой байдлын газраас аврах ажиллагааны үзүүлбэр, зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тусгай ажиллагааны үзүүлэх сургалтыг тус бэлтгэж иргэдэд үзүүл сонирхоллоо.
Камержуулалт. Орхон аймагт 2019 онд орон нутгийн өмчүүд мэдээлэл шуурхай удирдлагын төв улсын төсөв төлбөрийн газрыг байгуулж 7035 102, 103, 101, 105 тусгай дугааруудын утсаар дуудлага хүлээн авах, мэдээллийг хадгалах, эрх бүхий албан тушаалтан иргэдийг мэдээллээр хангах чиглэлийг хэрэгжүүлж ирсэн. 2025 онд хяналтын камерын тоо 1430-д хүрч 48% нь төвийн байршилд, 52% нь гэр хорооллын захын байршилд суйрлагдсан байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 397 сая төгрөг, 2022 онд 2.3 тэрбум төгрөг, 2023 онд 700 сая төгрөг, 2024 онд 3.2 тэрбум төгрөг, 2025 онд 1.3 тэрбум төгрөг зарцуулж шинээр нэмж суйрлуулах, засвар арчилгаа тохируулахын ажлыг тогтмол гүйцэтгэж байна. Төсөв санхүү. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө зайлшгүй шаардлагатай юм. Орхон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зардлыг жил бүр өсөн нэмэгдүүлэхэд анхаарч, орон нутгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг харгалзан, шаардлагатай ажил арга хэмжээнд зарцуулах зардал, үр өгөөжийн хувьд үндэслэлтэй байх зарчмыг баримталдаг бөгөөд баян өндөр жаргалан цумдуудын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд мөн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд салбар зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний нийт зардалд тогтмол 350 орчим сая төгрөг зарцуулж байна. Орхон аймгийн салбар зөвлөлийн зардлыг 2024, 2025 онуудад 600 сая төгрөгөөр баталж өгсөн нь орон нутгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн амын төвлөрөл зэргийг харгалзан шаардлагатай ажил арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Гэмт хэрэггүй гэрэл ирээдүйн төлөө.